Өө 9-р асуулт маструудын тулааныг тайлбарлаад өгөөч гинэ. Мастер гэдэг нь утга нь Эзэд эзэд өөр мэрэгжлийн сайн төгсөрсөн нэг юм дээр тодорхой юм дээр илүү амар сайн болчихсон. энэ тулааныг 2028 оноос эхэлнэ гэж ярьдаг. Бас л шахаатай холбоотой. Оюун ухааны цаг үед одоо ингэж мэс төмөр зэвсэг агсаж бие биенээ алдаг үед дууссан. Та нар ч одоо дайн гэдэг зүйлийг ойлгочлоо. Нэг нь их мэдлээд хэлхийн тулд хоорондоо ингэж хүмүүсийг өргөдүүлж алддаг юм байна гэдгийг ойлгочихвоо. Тий. Одоо энэ үлэг болсон. Тэгвэл энэ даалд төлөвтөө шилжинэ гэсэн үг. Эд гамшиг аюул өв олноор аюул давтагдаад ирэхин цагт наад хүмүүс чинь тодорж гарч ирнэ. Үгүй нэг улсад дахин л үер болоод байвал яах вэ? Нэг улсад нэг газараа дахин л нэргээд байвал ямар вэ? Нөгөө улсын ард түмнүүд тэр улсын ард түмнүүд нэгцүүд нь тэгээд нөгөө тэр дайсан өсөлтөгч улсад нь ашигтай байх юм болов уу? Үгүй яагаад бидэн дээр дахин ингэж байна вэ гэж бодож эхэлнэ. Тэгээд дал дарга урилыг хайж эхлэх болно. Бидэн дээр биш өөр нэгэн дээр нь ингэчүүл сайн байна гэх дамжуулагч хэрэгтэй болно. Өө тэгвэл 4 хар үчтэй ивсэд Өссөн үсээгүй хүмүүс эвсэх болно. Өөрсдөө л амьд гарч ивэл тэр чөтгөр байна уу, хар хүч байна уу, бурхан байна уу хамаагүй. Сүгдэн мөрөгцөхөөж тулаанчийг бэлтгэх болно гэсэн үг юм. өө ийм зөвгөнлийг яаж гаргаж ирсэн бол ирээдүйд бол Хүний буруутай үйл ажиллагаа хөрсд ертөнцид гай болох тоолн шин зөвгөнлийг бэлдэж гаргаж өгдөг. үл өвөө одоо дэлхий дээр байгаа зарим улсууд цөөрнө гэсэн үг үү? Үлэмж цөөрнө. Цөөрсөөр байгаад хэд үлдэх юм бол? Тэр үед нь чи тоолоод үзээ. За Бараанаар нь важигдаж болохгүй шүү дээ. Өө Монгол үлдэх юм болов? Одоогоор хэцүү юм. Өө манай хоёр хөш үлдэх юм болов тэгвэл? Та нарын оюун санаа бол зөвхөн улс гэдэг үзлээр яваад байна. Тийм их аюул гамшиг үхлийн дараа улс гэж байхгүй болно. Харин ч амьд үлдсэндээ баярлна. Юун тэр үндэс угсаа мантай. Нэг ёсоор хүн өөрөө уулга алдах нь шүү дээ. Ингэж нэг амьд хүний бараа харах гэж гэтэл тэгтэл гэл бодчих. Юун тэр хятад Орос тийм үзэн ядах үзэлч байхгүй болно гэдэг. Хүний мөр өсөл болно гэдэг бод. Өө тэгвэл хүн цөөрөл альбид бас цөөрөх бах те. Тэгнэ. Тэднийг хүмүүс л тэжээж бий болгосон шүү дээ. Өө альбид тэгвэл бүр хоолгүй болоод хэцүүд бол яах бол? Устж алга болно. Өө тэгэхээр сүнс өвт юм шүү. Альбид гэдэг чинь сүнс биш шүү дээ. Нэрээ тийм. Муугатлын богнорол. Гэтэ бүр устж алга болохгүй тэв. Хүн ямар байхаас хамаарна. Дахиад нэг хорон бодол, шунал, хонцонгоо санаал бодоол байвал яах вэ? Дахиад нэг эрчмийн илүүдэл бөөгнөрл үүснэ. Нэг хүнээс ялгарсан хоёр хүнийх болно 3 4 гэх мэтэр бий болдог зүйл юм. Одоогоор энэ хотын ард иргэдийн ихэнх нь
хар ман татуулчихсан л явж байгаа мэдэхгүй шүү дээ. Нэг л их бүрхэг бараа. Энэ бол өөрсдийнх нь муу бодлоос үүдэлтэй. Тэр бүрхэг бараан нь нарны гэрэл тэнгэрийн хөхөн гихч харуулж өгөхгүй байх шүү дээ. Нэг л их дүнсгэр харанхуй. Өмсөд зөөсөн ч хар бараан. Нүүр царай ч хар бараан. Эд огцсон мөтөлж байгаагаа ч мэдэхгүй байгаа. Тэр бүр нүдэн дээр илт хөшөрцгөө. Өвөө нэг улсаагаас өвгдээдсээ хооллон гээд бахан цааш шатаагаад байсан. Бахан цаасан идэл тэгээд хоол мал ягаад тэгэхээр тийм хоолноос яаж иддэм бол сүнснүүд ахан бийгүй идэж. Та нар зөвхөн Үнэрээр бол Монгол өвөг дээдсгээд санах юм. Та нарын өвөг дээдс гэдэг Тэнгэрлэг очдог. Гэтэл заримийнх нь тийш очих ховгүй гэж байна. Одоо энэ ханшны ихт гэдгээр л нэг сайхан шуурж байна уу? Тийм өвөө хийсэх шахсан шүү дээ. Төрсөн нутгаа бараадсан өвөг дээдсийн сүнсүүд зүүн урагшаа тэмүүлцгээж байна. Тэр хоорондоо амьтай болгоныг идэж ивэл болгоноор нь хооллосоор нутгаа бараадж байна шүү дээ. Хэрвээ тэд ингэж яваад эртэл өөрсдөө тэр сүнс юмыг ундаалж үнэр юмар ч юм уу хүндэлж биширж зан үйл хийхгүй бол өөрсдийг нь олно гэдгийг мэддэг. Жилдээ нэг заавал ингэдэг гэсэн үг. Монголчууд яагаад тэндийг тэмдэглээд байгаа юм бол монголчууд тэмдэглэсэн. ханшны их гээд тэмдэглээд байдсан шүү дээ. Ятад төгшөлтэй болоо. Тэгээ тэрийг тайлбарлах та. Нөө өрийн дулаан цаг ирээд бүх зүйл ингээ чинь. Та нар тэгээд дулаарж байгаа юм байгаа мó? Гөө хөлдөж өгтийн. Чороо шуураад. Шаалгууд. Хөрүүд нь босч ирж байна шүү дээ. Та нар энд ач холбогдол өгснийхээ горыг амсч байна. Шалгууд баяр. Тийм. Хамаг үйлснүүдийг чинь туугаад явсан. Хамаг үржил шимий чинь туугаад явсан байгаа шүү. Тийм. Мохаа сайгүй шороо шураад. Энтэй. Уулзраад. Сая эрэхтэй гээд 4 жил та нар ийм нас ангид байсан. Энэ нь улаачийг хөдөлгөөнийг харьсантай хамааралтай. Яг энэ хайсны үеэр заавал улаачийг явуулж тосуулд юм шүү дээ. Хаалт хамгаалт хийж. Тэгээд Гэхдээ энэ жил хийгээгүй. тэгээд өнгөрсөн жилүүлдэд гайг байгаад байсан юм биш нэг анзаарахгүй. Тэгээ өмнө нь хамгийн сүүлд гисэн чи 2021 онд бүр амар ингээ шороо шуураад тэгээ тэрнээс хойш бүр нам гүн байжгаад яг энэ жилээс Тийм. Тийм биш яг. амар сэнэмээс. Гэхдээ энэ талаар бусд нь бол болдгол юм гэж бодно шүү дээ. Тэгээд байгалийн юм байгаа юм ч гэж. Гэхдээ бол 2 жилдээ бас л зовхол бах та. Ибэгээд инрээд хамгаалах үлийн хийгээд байхад урдаас нь нулимод байгаа хүмүүст яах вэ? Хүн урам нь хугардаг юм. Тэгээд юу ч хийхэ болдог. Тэгэхээр та нар одоо тэр үйл юм аа бодох бах та. Нөгөө нэг гачаар Тэгж их оруулдаг гэсэн. Ер нь альва үйл зан үйл гэдэг чинь ийм шүү дээ. Ард олныг амийн аврах. Газар усыг ан амьтдыг өв сургамлыг гэд бүх зүйлийг багтааж хамгаалтуул хийдэг юм. Одоо ингээл тэр ивэл үч явсан л яах вэ? Гангач болно, хур бороо байхгүй. Мал нөх, нөвс нурахгүй.
Усгол татарна. Оо. Олон түмний санаа сэтгэл галзууралдаа тулна. Аадар гэх мэт. Өө тэрийгэ буцаагаад авчиж болох юм. Одоо өнгөрсөө. Оо. Нэгэнт бүгдээ нөх хуу хамаад алга болчихлоо шүү дээ. Өө тэд нар ингээд ирээдүйд байгаа л ах юм. Юу? Өө дэцүүд нь. Тэднийг нэг цэвэрлэж болох. Эсвэл зүгээр тэнгэрт аваачиж болтгүй юм болов уу? Тэгвэл ингээд амар альбом. Доод төрөлтнүүдийг дээш нь аваачиж болохгүй. Аа. Тэгэхээр үрдэндээ хадагдаал ингээд сүнсээр Өөр гэж та нар яаж мэдж байгаа бэ? явахгүй мэднэ. Дайснаа өөрд гэж бодож болохгүй шүү дээ. Аа, нэрээ тийм дээ. Өөрсдөө дунд нарч явж хатлаа. No. Манай дэснод мөгчгөл тэгээд дахиад иймэрхүү үгдэд зүудий гэж хэрэг гарахгүй юм шүү. Тэр цэвэрлэгдэж болно гэсэн үг юм. Яаж вэ? Хуу хамаад устгаад яваад байна шүү дээ. Тийм. Тэгвэл тэрийг цэвэрлэхэд тэр хур бороо очсон газар болгонд ивэл өгж болно гэсэн үг болно. Цэвэрлэгдвэл. Зөв харьцуул ийм зүйлс нь бас зэвсэгчүүлж болдог. Аа. Тэгэхээр бусад улс үндэстнүүд ер нь тэр нь тэгээ зөв харьцаа сурцсан байна гэсэн үг. Холж моллоод нэг тийм бараг л аргадах зангуулж. Тэмийг мэддэг л байхгүй юу? Хорлуулаад Хорлол мэддэг. үзчихсэн болохоор амар туршлагачсан юм байна л. Тэгээд жинзинүүд нь болохоор тэр үг дэцгээ зургийг таблет дээр гаргаж тавингуудаа өөрсдийнхөө идэх юмнуудыг тавиад тэгээд дараа нь хоолсныхаа дараа өөрсдөө идчихдэг юм байлээ. Chicken KFC тавьсан байсан. Та нарын өвөг дээдс бол тэнгэртэй байгаа. Тийм булшаа манаад цүнсэн тэнэд байдаг биш. Хаа. Тэгэхээр чин тийм юм дахиж залж яах юм. Тийм. Тэгэхгүй харин эсрэгээрээ бусдыг доорож тийм хийгээд байл яах вэ? Тэр нь чинь жинхэнэ нөгөө буг гэдэг юм чинь өвлөн. Өө нэрээ сая шоноо шуурган дээр нэг дүрс харагдсан чинь монголчууд энэ бурхны дүрс харагдаад байна гэж явдیں۔ Нэр яг Та нэг нар талбай. бурхнаа яг мэдэх үү? Яг харсан юм уу? Уулзсан юм уу? Үгүй. Бурхнаас танихгүй чөтгөрөөж танихгүй хүмүүс. Өхөрийн дүрсэл байх хэвээр доо. Тэрнээс Өө надаа бурхны дүрс байхгүй. зургийг наасан чинь нэг тийм хохимод толгой гавлиас харагдаад тахш байсан да. Ямар ч байсан туугаад явсан бол тэр хавийн үржилсэн болоод олон зүйлийн амь тасарна гэж ойлгож байгаа. Аха. Оо. Балай. Тэгэхээр тэр үржил шимэн нутагтаа очиод ивэл юугаа өгнө гэсэн үг. Үгүй. Үгүй. Зүгээр тугаал явах юм. Өөрсдөө авчиж байгаа юм. Өөртөө байгаагүй. Тэд өөрсдөө л хоололсон гэсэн үг. Аа. Зэвүүн. Амьтай зүйлсийг идэх нь үхээрүүдийн зан шүү дээ. Тэгэхээр өвөө тийм одоо хооллох нь одоо тийм амьтай зүйлээр хоолж байгаа юм. Нөгөө талд нь та ивэл болгоод ашиглана гэсэн тэрийг нь бас сайн ойлгохгүй л юм л да. Тэрийг тэр үед нь бол Тэр ч хооллоод байгаа үед чи яаж тэр газартаа ивэл үлдээх вэ? би үлдэх үү чи үлдэх үү гэдэг тулаан эхлэхээр тэр чинь хэрэг болж магад. Муугар гарцдаж болно шүү дээ. Аа. Эсвэл чи дэвсэг ярихааранд урдаас нь цэцэг барьж уулзах юм уу? Тэр цэцгээрээ үх гэд ингээд. Эсвэл би чамд хайр өгч байна. Хайр өгч байна гэдэг ажиллах уу? Энэ яадаг мангар байгаад чамд дүүрнэ шүү дээ.
Тийм байна уу? Угуулцтай хамт туугаад авлаа. Ер нь бол тийм л байна уу? Зэвсгийн хүчээр тулах гад үхэрүүдийн хүчээс тулъя гэдээ байхад урдаас нь бурхан яриад ямар байна? Яа. Жил мэдэл мөртэй. Эн чин илий болой хүн байр гэдэл бушуухан л дуусгах шүү дээ. Тийм байна уу? Тийм байна да. Кинон гараад. Йоо. Одоо та нарын зарим нь бол тэгж л байгаа. Хайр, инрэл, тийм ийм гэдэл худлаа. Хамгийн гол туулгацсан аа. Йоо. Тэр сургаал номлолт нь нэг зүйл ойлгомжгүй шүү дээ. Хүмүүс инх чин жаргаад амарчсан цагт бол инх тайван, хайр, инрэл гэдгээр хичээж болдог. Ийм ороо босгоо цаг үед өршөө, уучил, өвлийн үр энтер гэж яриад яах юм? Анти. Цаг үе олоогүй сургаал байна. Харин ч эсэргээр нь одоо ийм буруу цаг үед байгаа учраас буруу болгоныг ингэж ягш, энэ болгоныг ингэж танилга, эднийг газар ахуулахгүй дар гэж чадахгүй л байгаа. Цаг үе алдаж сургаал айлтна гэдэг маш том аюултай зүйл юм. Хүмүүсийг мунхралд оруулдаг. Тэрүүгээр нь тэгэл хүмүүсийн оюун ухаан эргэцэн маанагтаад ирэхээр удирдахад бүрэл амруулдаг. Хилээд ханшнэх үеэр болохгүй гэдээ байхад үсээд байгаа бол тэр малынхаа гар зих чав өв сургамлын ургац хорны ивэлэнч байхгүй боллоо. Хилээд ойлгохгүй бол яс махаараа мэдрэхээс үр зам байхгүй. Одоо тэгэл үгээ хэлж эхлэн дээ. Нөгөө буу ламгуйнууд нь хөдөөхээр оруулаад өгөөч, бороо хураа нааш нь чаддгийм бол тэгээд өгөөч л гэх үз. Амьд байгаад талрах ёстой байтал. Нэг л их тэнгэрийг өдөртөж захирдаг хүмүүс. Ийм хүмүүс шинэ нэрэн тэнцэхгүй. Тэнцүүлэгчгүй. За дараагийн асуулт. За 11 дугаар асуулт хүнд ягаад зүүн совин гэж байдаг юм бол гинэ. Зүүн совин чи юу гэж ойлгодог вэ? Ингээд ингээд нэг мэдээлэлтэд болж болох тийм болохгүй юмнуудаас санаас нэг тийм хамгааллаач байдаг юм уу эсвэл зүүн совингороо мэдээд яг баталгаатай хэлэхгүй ч гэсэн тийм баг. За чиний хувьд зүүн совин гэж юу вэ? Би ер нь төрөлхөөс нэг тийм зүүн совин тэр жоохон муутай. За тэгвэл энэ асуулт дэмий юм байна. Зөө. Яагаад гэвэл зөвхөн зүүн совин гэдэг үг хэлээд л болдог зүйл биш юм. Аха. Тодорхой хэмжээний туршлага хоригдлуулсан байж санаа оноо хуваалцахад амар байх болно.
огт мэдэхгүй байж байгаа ярилцсан гэдэг бол гэцүү. Гэтэ нэг юм байгаад тийм аа. Зүн совин гэхээр одоо нөгөө нэг яг ингээд нэг хаяа ингээд зурвасхан орж ирдэг бод. Ойлоо унднаас өгөөч ээ. Оо яна. Апаач юм. Зурвасхан орж ирдэг ингээд бодлууд өдр яг гоё ингээд чиглэл өгöd байгаа юм шиг хаяа мэдрэмж төрөөд байдаг шүү. Бодлууд ч юм уу ингээд мэдрэмжүүд. Тэгээ зарим тохиолдолд өдр ингээд Заримдаа 100% дагангууд амар оноод идэв. тий ондог. Тэгээ тэрийг ингээд бусад хүмүүсийн яг яаж мэдэрдэг яг ингээд өөр Олон бодлоос нэгийг сонгохоор тэрийг зөв сонголтын зүүн совин эсвэл буруу бодлын гих мэт зүүн совин гэж хэлж болохгүй. Олон бодол дундаас нэгийг сонгоод хэрэгжүүлэлт тэр нь онжоогол тэр зүүн совин биш шүү дээ. Энэ бол сонголт юм. Тэгэхээр зүүн совин гэдэг чинь шал өөр юм болчиход байна шүү дээ. Тэр нь юу гэдэг юм бэ? Тэгээд олж мэд. За. Надад Тэрийг бодоод бэлий юм асуугаад байлгүй. Өөрөөсөө бас туршлагаар олж мэдэх хэрэгтэй. Чамд ямар нэгэн совин мовын төрөд дараа нь тэр нь биелжсэн үү? Тоёс тим дээр хэцүүхэн хоёр доо. Харин тийм бэ. Найл совингүй хоёр нэрээ суудсан. Ааштай хөөсөн бол амар алж авахгүй юм тий. Амар совин. Би нэр нь жоохон мэдрэмж. Яаж мэдрэмжээ өгжүүлэх үү зүүн совин? Хоёр бар байна шүү дээ. Тийм биш үү? Тэгэхээр яах вэ? Ойлгохгүй байх нарахгүй. Алгасан. Бас хоёултан зориулагдаагүй бас. Одоо аюултанд зориулагдсан асуулт байна. Хүн яавал илүү ухаалаг болох вэ гинэ? Айгүй мэд. Яавал илүү ухаалгонтой болох бай. Тэнийг санагдаад байвал гэдэг. Бидний санагдав. маш амархан юм байна. За. Ухаалаг гэж ашигладаг зүйлээсээ л илүү ухаантай болцоход ухаалаг гэсэн үг шүү дээ. Уцаа солио. Одоо ч бүр уц маань бүр маш ухаалаг болсон. За тэгвэл тэрнээс илүү ухаантай болох юм дээр. Тэгэхгүй бол чи тэгэл тэрнээс ухаан муутай, толгоо муутай л гэж явна шүү дээ. Тэгээ баахан уцсныхаа бүрэн чадамжийг ашиглаж чадахгүй амар лаглаг уцсуурсан хүмүүс л болсон шүү дээ. Өмнө цаг чинь. Тэгээд тийм зүйлэндээ ухаанаа найдаж өгөөл тэгэл цаашид ер нь байх хэрэг байна уу? Ятал маш жижигхэн зүйлсэн. Цараа биш. Үнд Та гайхал. нар ухаанаа зарж чадахгүй л яах вэ? Толгойч нь жижигрээл. Дүүнг болно, мангар болно. Аратналаг үйлдэлүүд их гарна. Зав. Баахан тэнгэрсэн хүмүүсээр дүүрэн шүү дээ. Тэгэхээр ухаалаг болох ч байгаа бол хүний оюун ухаанаар бүтсэн зүйлээсээ ч илүү ухаантай байх хэрэгтэй. Тэр зүйлийг удирдах захирж захиран зарцуулах чадамжтай байхыг ухаалаг гэнэ. Тэрнээс оюун ухаалаг гэдэг зүйл зарцуулж байгаа бол чи тэнэгрээд ихэлсэн байна гэсэн үг. Одоо ер нь бүх талбар тэмэл оюун ухаан нэвтрээд ер нь хүмүүсийг бодох сэтгэх тиймэрхүү юмыг Бидний ажилгүй улмал хөнгөвчлөөд бүх зүйлийг бодох сэтгэхийг нь хориод хаагаад байгаа. Энэ ойлгомж шат дараалтаа шүү дээ. Яг нь цөөрхөн ойлгомжтой болсон.
Үлдсэн хэд дээр нь ингэн тэгнэ гэдэг бүх юм тооцооллын дагуу байгаа. Гадуур юу болж байна гэж бодож байна. Гадуур Маш их хүмүүс өвдөж байгаа, бас үхэж байгаа. Нэгээр нь үхлийг элчдэр авч явж байгааг та нар мэдэхгүй байгаа. Тийм л юм шиг л. одоо сарамгууд амархан үргэлжлээд байгаа юу? Эхлээд доройнууд нь Тэгвэл хүчтэй байж үлдэх юм байна те. тэг бай. Хүчтэй байна гэхээр ямар хүчтэй юм бол амар болж байгаа. Одоо нэг Чимээр яаж юм. дайрвны онолоор ч нэг хамгийн хүчтэй нь үлддэг гэдэг дээ шүү дээ. Тэр юм шиг хүчтэй. Гэхдээ тэр нь болохоор бас ингээд давхар хувьсах гэх юм уу юм болгоны ингээд өөрчлөлт гэдэг зүйлийг ингээд хамт мэдрээ тэр болгоныг ингээд хамт хувьсаад явдаг нь тэсжүүлдэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр үнтэй адилхан. Гэхдээ нэг тийм ийм байдаг гэсэн бодлоо сайлуулах юм татгалзах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өөрчлөлт юу гэдэг шинжилэл тэр болгонд ингээд хувьсаад ингээд давхар өөрчлөлт хэрэгтэй юм шиг үлээ. Тэгэхээр үлдэх юм шиг байна. Яаж хүчтэй болох юм бол Эхлээд өөртөө ойролцоо өрсөлд өгчийг бол. Тэгээд л төвснөө ахиулна да. Ямар сони. Өрсөлдөгч гэж харахгүй бол яах вэ? Байгаа, зөндөө байгаа. алнаа. Чинийг удаж. Тэгээд өрсөлдөгч болцсон уу? Аха. За би ч бас олё да. Нэг шал гачийн юмнууд өөртөө надад өсөлдөж байгааг бодсон байж явж идэв. Тэрийг хин тааж өсөлддөг. Тоох биш. Тоохгүй байх таа биш. Доод төвснөхийг яах вэ? Дахиж өндих хөргөө болгоход л болно. Тэрнээс наадхаа битгий тоо ястай тэгж доош орж болохгүй гэж бодож болохгүй. Доороос ч н өрвөлзөөд доод төвснөх ирээдэг бол тэднийг няц гişig. Яагаад тэгэхээр тэр доод суудсан чамайг хүрээлээд ирэхээр чиний төвсний өрсөлдөгчийг чинь харуулахгүй шүү дээ. Тийм ээ шүү дээ. Тэгэхээр тэр доороос өрвөлжж байгааг нь дорн намдаар тэгжвэ чиний харах нүдний эргэн тойронд чинь өрсөлдөгч хайх боломж гарч ирнэ. Тэгэхгүй өөрийгөө баахан доод төвснийхнэр хүрээлүүлвэл яах вэ? Тэгвэл нөгөө Би л тоохгүй байхад болно гэсэн чи тэрийг хайгаад ийшээ бол тэр тийшээ бол би нэг юм хайж байна гэж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л баг дээр л дараад байх хэрэгтэй гэсэн үг юм. Тэрнээс тэр элдв шашин шүтлгийн гүн ухааны арга барил хэрэггүй. Тэр дооцсуудын тэгжил байдлын битгий тоо энэ гэж байгаа нь мууг өөрийг чинь хорлох нэг өөртөө нэг алхам ойртуулснаас өөрчлөхгүй. Би сайхан унтлаа шүү тэр үед намайг алаарай гэснээс ялгаа юу байна? Тэгэхээр энэ та нарын оюун ухаанд энэ шашин гэж зүйл аимшигтай нөлөөлдөг. Тэрнээс үүдчил та нар өсөж хөгжөхөр болсон. Дор бүрнэл ховээч ихчэд болсон шүү дээ. Тэгсээр нэг л их гэгээр л ирдэг хүмүүс. Буян гэгээр л гэж ярих дуртай. Нэртэ яаж та нарыг энэ бурхтанд тоодог юм байгаа юм бэ? Ер нь тоодгүй бах та.
Хэртэй цаасан дээр улаан бэхээр зурцгаад энэ бол цагаан өнгө гэдэг байхаар хинч идэхгүй шүү дээ. Хар цаасан дээр улаанаар дүүртэл биччихээд энэ бол миний цагаан мөртэй зам гэдэг үйл хэн итгэх вэ? Өвгөд бидлээ итгэхгүй. Сохор хүмүүс. Наад өнгө чинь цагаан биш ээ, хар өнгө гэдэг хад. Үгүй ээ, энэ бол цагаан өнгө гэдэг байгаа шүү дээ. Эндээс л бидний ялгаа байгаа. Яг бол та нарын цагаан гэж ирсэн хар өнгөөр бид байх ёстой. Өөр хойцоо бодвол эсвэл яг энэ нь ийм өнгө, тэр нь тийм юм гэдгийг зааж өгнө. За заалгаад ойлгохгүй л яг тулалтахаас ор замгүй. За түр амс хийда. За